Зов. Угаасаа жаахшаа. Миний хэлэх юм бол тэр. Угаасаа хаахшаа. Ирээдүйд чи гоё миний насны дээр ирээд 30-д гараад ирэхээр те олон хүүхдээ болоод ирэхээр дараагийн дүүнэрийн үеийг гарч ирж штэ те тэр үед дүүнэрийн үеийг дээрээс нь бити дийслээрээ тэдний бити те тэр хатмандаж дээрээс нь загнаараа мэдээж болохгүй юм бол хэлнэ. Гэтэ залуучууд бол уус урам зориг хэрэгтэй байгаа. Тэр учраас би таад бүгд жилмээр байгаа зүйл бол та чадна таад бол ирээд үзэд. Тэгээд яг энэ цаг үедээ юу ажиллаж чинь тэрийг л сур. Тэр бол AI. AI-аар цоор. Казахстаны залуучуудаас илүү бол. Бидний иргэн тойронд байгаа манай өвөр Монгол, Туваа, Бурайд, Монгол залуучууд биднийг хараа те. Тэр ингээд үг дээдсэн Монгол байсан хүмүүс биднийг харж байхад яа Монголд очиж амьдрах юмсан ямар гоё юм бэ те. Монгол залуучууд үнэхээр чадж шүү гэж боддог тэр үлгэрч залуучууд нь л. Эрэгтэй хүмүүс тэгж чадж ижил бид нар дэшээ гарч ирнэ. Тэгжээж бид нар усаа хөгжүүлнэ. Тэгжээж бидний эмэгтэйчүүд хайцгүй нийгэмд амьдрна. Тэгжээж бидний хүүхдүүд те гоё инээж чаддаг. Хүссэн хоббигоор амьдрдаг. Хүссэн юмаа хөгжүүлдэг тийм орон зай үүснэ. Тийм учраас ирчүүд бид нар хариуцлагатай байх хэрэгтэй. Тэгээ бидэд хамгийн том зохихгүй зүйл бол биелмээр ингээд зарих. Өндөр градустай архийг ихээр битв. Амсаж болно бол хай амстай. Үгүй Чингис хааны хууль ч гэсэн байдаг шүү дээ. Сар тэд удаа амс, тэд удаа амс, тэд нас үрээ тэгж амс гэж байгаа шүү дээ. Та юустаа судлаа үзгүй. Хаяа нэг амсч болно. Харьгаа бол сайн угаараа. Харуул эзгийгээ сайн дээрээ. Тагаа эдэгээ сайн дээрээ. Нэрмэл хаяа хүртэж болж байна. Өндөр градустай архийг би ихээр угаараа. Тэгээд өөрийнхөө энергийг сэвтүүлчихээр тэг муухай энергитэй газруудаар бити яваараа. Уулзж байгаа хүмүүс гоё энергитэй байх болтугай. Уулзж байгаа хүн болгоны чинь нүдэн дандаа гоё очиж өсөрсөн, гэрэлцсэн тийм урам зориг авч болох хүмүүстэй уулзж байгаараа. Яг тэр энерги гэдэг зүйл заавал халдварладаг. Энерги гэдэг зүйл оргоосноос үүсдэггүй, устдаж үгүй болдоггүй. Дандаа дамжиж явж идэг. Хүнээс хүнд. Тэгмчээр зөв энергитэй, тэр зөв гоё гэрлийг цэцүүлсэн хүмүүстэй илүү сайн найзлж нөхөрлөөрөө. Тэг өөрийнхөө хамтарж байгаа нөхөрлж байгаа хүнийг сонгохдоо дандаа нүдийг нь шинжиж байгаараа. Гоё нүдэн гэрэлцсэн тийм нүүрэндээ галтай нүдэндээ цогтой тийм хүмүүс үргэлж юм дуулгатай шүү. Тэр гоё нүдтэй хүнийг танд сураарай. Тэгээд тийм юу ч хийсэн бэ зүрх сэтгэлээс хийгээсэй гэж үзэж байна. Юу ч хийсэн бэ зүрх сэтгэлээс хийгээрэй. Тэгэх юм бол бро ч угаас амжилтанд хүрнэ. Яг гэж шантахгүй юм чи. Чи зогсохгүй юм чи. Чи яаж ярагдах? Яаж чамаа болгож авах? Тэ? Зүрх сэтгэл чи ингээд хүчтэй байгаад итгэл үнэлж унтрахгүй байх юм бол бро хинч чамаа зогсоож чадахгүй шүү дээ. Яаж чи унсан буцаал босч ирээд байвал яаж зогсоох юм бэ нүг? Тэр хамгийн гол зүйл чинь итгэл үнэлээд алдаж болохгүй байхгүй. Би амжилтанд хүрнэ. Би аавж хачиг хариулна, тэ? Би эмээ өвгөө бахархуулна. Бид нар амьдралыг бүтээн гээл энэ итгэл үнэлийг аваад энд чинь хинч халтаж чадахгүй бол бро тэгэл дуус гейм овер зав. Тэгэхээр итгэл үнэлээ хамгийн сайн хамгаал. Тэрний тулд хүрээллээ сайн шалга. Сүрэг хүмүүс байх вэ? Хор хутгадаг хүмүүс байх вэ? Нүдэн юм уу нэг юм үхмэл нүдтэй хүмүүс байх вэ? Дандаа гоё ичвчтэй урам зоригтой том алсын хараа ярьж идэг мөрөөдөл ярьж идэг хүмүүстэй дунд хамт байх юм бол амьдрал амар гоё байхгүй. Амьдралыг яаж харахаас чинь амьдралын чанар шалтгаална шүү дээ. Тэгээ миний ганц хүсдэг зүйл бол 1% club-ыг би тийм газар байгуулсан гэж байна. Бүх залуучууд нь бүгд гоё нүдэн гэрэлцсэн ичвчтэй хүсэл мөрөөдлөөр дүүрэн тийм залуучууд байгаа. Тийм хүмүүс дунд орж ирэхэд хүртэл чичгсэг адилхан болох байхгүй. Тийм амьдрал байж болдсон шүү. Яг гоё юм хаврын тэнгэрт гоё бороо үнэртэй те яг анхны бороо шиг тийм амьдрал байдаг. Тийм мэдрэмжээр өдөр болгон амьдарч болдог. Тийм газрыг, тийм хүрээллийг, тийм майндсетийг, тийм найз нөхдийг олгоод тэгэл болоо гэсэн. Тэгэхээр миний хэлмээр байгаа зүйл бол тийм амьдрал чам тайртай. Өвд эз чинь тааг харж байгаа. Хичээцгээе, хагас яцгаая. 2026 те 2026 энэ бол угаасаа тоонуудыг numerology-гаар бодсон ч гэсэн 1 гэдэг бол манлайлалын тоо. Энэ бол үйлдэл төвтэй тоо. 26-нд хүн болгон хөдөлмөрч байх хэвээр үдэ залхуу байхаа болцгоё те бужигнуулцгаая. Тэг ганц юм. Та ингээ гадаад мадад яваад огшож идэр гигэлзэж үзсэн л үстэй. Маргааш гоё юм болно ихээр нойр хүртгүй штэ. Яаж ч ядарсан чи 4 цагийн нойртой байсан ч маргааш ямар хэрч хүчтэй байдаг лээ. Хэрвээ чиний итгэл үнэмшил чинь зөв үйлдэл дээрээ байж чадхал юм бол бро чи амьдралд амар их хүчтэй амьдарч болдог байхгүй. Хүмүүс надаас ингээ асуу чи яаж байнгын урам зоригтой яаж чам руу ингээ хүмүүс дайралах чам муулаад байгаа чи ингээ яваал хэдий чи яаж ингэ тийм. Бро чи миний үйлдэл дээр амьдрал үзэхгүй юу? Миний өнцгөөс амьдралыг хараа үзэхгүй юу? Амьдрал ямар их хүчтэй ямар их боломжоор дүр харагдаж байна. Яг ийм үйлдэл дээр байгаа чинь унтмаар санагдахгүй штэ. Why их унтах? Амьдрал та. Тэ? Орондоо хөвтөл ногоор нөө үгүй шүү дээ бро. Тэр зүудлээд байгаа зүйлээ биелүүлмээр шүү дээ. Би бол орой унтах болгондоо баг зүудэлж хоноосоо гэж өөрөө боддیں۔ Зүудлэх болгондоо би дандаа миний хийж байгаа зүйлээ холбоотой зүудлэх байхгүй. Тэг амар урам зориг авч ирдэг. Тэг би юу гэж боддог гэж миний өвгд ээз, миний аав ээж, тэг миний аав надад ингэ зүүдээр манай төхөө өгч энэ гэж би боддог байхгүй дандаа. Тэгээд ямар нэгэн хийж байгаа зүйлтэй холбоотой маань зүудлэгдэх юм бол би амар их хүчтэй босч ирээл ойлгож байна тэ. Тэгэхээр яа тэгээд гой зүудэ маань тоонороо их хүчтэй байгаарай. Тэгээд дөнгөж амьдрал дөнгөж эхэлж штэ. Тэгээд технологийн дэвшил ямар гоё их хүчтэй явж гин, хурцтай хөгжиж гин. Elon Musk хийж байгааг сонсоод ирээдүйд мөнгө байхгүй болно гэж байна. Хүмүүс баг өгөхгүй ч юм шиг байна. Энэ бүх технологийн ачаар те жирийн 200 наслах ч юм шиг байна. Тэгэхээр амьдрал чинь дөнгөж хийж байгаа шүү. Хэрвээ жирийн 200 наслахаар бол би одоо дөнгөж 34 дэх гэж бро. Тэгээд би одоо бацан гэсэн үг штэ. Тэгэхээр чин хийж бүтээх юм дахиад их байгаа. За гол нь бүгдээрээ оюун санаагаа бохирдуулчихгүй, зүрх сэтгэлээ бохирдуулчихгүй гоё их хүчтэй яцгаая. Тэгээд энэ хүртэл хамт байсан баярлалаа. Тэгээд баяр та. 1% club дээр уулзъя.